Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 03 дугаар тогтоол нь бол эрүүл мэндийн даатгалын сангаас ямар тусламж үйлчилгээг өрх сум тусганы эрүүл мэндийн төвөөс үзүүлэх юм. Энэ тусламж үйлчилгээ нь ямар төлбөрийн хэмжээтэйгээр байх юм. Үүнд нь хэрхэн хяналт тавих юм гэдэг асуудлыг зохицуулсан журам байгаа юм аа. Өнөөдөр анхан шатны эрүүл мэндийн байгууллагад бол нэг иргэнээр тооцсон санхүүжилтийг бол сар бүр олгоо явуулдаг. Ингэхдээ тухайн иргэний бүртгэлтэй хаягаар нь тооцож санхүүжилтийг бол олгож байгаа. Энэ удаагийн өөрчлөлтөөр бид бүхэн хөдөлгөөнт хүн ам буюу Монгол Улсын хэмжээнд байгаа нийт 883 мянган хүн өнөөдөр бүртгэлтэй хаягнаас өөр газар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авж байгаа гэсэн. Тэгэхээр эдгээр иргэний бүртгэлээр нь дамжуулж бид нар гүйцэтгэлээр нь тухайн иргэн маань хаана ямар тусламж үйлчилгээ авсан гэдгээр нь тухайн өрхийн эрүүл мэндийн байгууллагууд руу нэг иргэнээр тооцсон санхүүжилтийг тооцож шилжүүлэхээр болсон. Ингэснээр бол өрхийн эрүүл мэндийн төвүүдээр хаягн дээрээ барьшилтай иргэдээс гадна хөдөлгөөнт хүн ам буюу 180 хоногоос дээш хүн амд тусламж үйлчилгээ үзүүлсэн бол тухайн иргэний санхүүжилтийг бас авнаа гэсэн. Тэгэхээр архаг өвчин гэдэг бол яг Монгол Улсын хувьд бол хамгийн том асуудал болоод байгаа зүйл. Архаг өвчин бол өвчлөл бол жилээс жилд нэмэгдсээр байгаа. Тэгэхээр энэ анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд дээр хяналтандаа авах боломжтой өвчлөлийг лавлгаа шатлал руу явуулахгүйгээр хаалга баригчийн тогтолцоог анхан шатны байгууллагууд маань хийхийг энэ тогтоолоор бол зорьсон. Тэгэхээр хаалга баригчийн тогтолцоон дээр бол бид нар хоёр асуудлыг хөндөж тавьж байгаа. Нэгдүгürt бол яг энэ өнгөрсөн жилийн статистик тусламж үйлчилгээ авсан судалгаанаас үзэхэд 6 төрлийн оншийн амралтай өвчнөөр архаг өвчнөөр анхан шатн дээр хянагдаж болох энэ өвчнүүд маань нийт 240 мянган иргэн лавлгаа шатлалын эрүүл мэндийн байгууллага дээр тусламж үйлчилгээ аваад үүнийхээ үр дүнд эрүүл мэндийн даатгалын сангаас 211.5 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. 6 оншийн амралтай бүлгийг нэгдүгээр авсан бол бидний нэмсэн суурь тариф дээр нэмэлт урамшууллыг бол олгоё гэж байгаа. Хоёрдугаар асуудал нь яг энэ 2024 оны нас баралтын бүтцийг аваад үзэх юм бол нийт 18 мянга гаруй иргэнээс 11 мянга гаруй иргэн нь бол эрэгтэйчүүдийн нас баралт тэргүүлж байгаа. Тэгээ эдгээр иргэдийн дотроо бол яг 30-аас 65 насны иргэдийн нас баралт нь илүү тусламж үйлчилгээ авах боломжтой, эмчилгээ хийлгэх боломжтой, нас баралтаас сэргийлэх боломжтой байхад ямар нэгэн тусламж үйлчилгээг тухайн насны эрэгтэйчүүд маань авч чадаагүйгээр нас баралтад өртсөн байна. Тийм учраас бид бүхэн энэ тогтоолын өөрчлөлтөөр 35-аас 60 насны эрэгтэйчүүдэд анхан шатнд хяналтыг тавьж чадах юм бол тэдгээр иргэдэд зориулсан дахиад суурь тариф дээр бид нэмэлт урамшууллын юг анхан шатны байгууллагуудад олгоё гэдэг ийм концепцийн өөрчлөлтийг бол оруулж ирж байгаа. Мөн нөгөө талдаа анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд маань ингээд тухайн хорооныхын иргэдийнхээ 50 хамгийн дээдл нь улсын дундаж бол 65% нь хурж үйлчилсэн байгаад байна. Нийт өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр зарим нь 3900 иргэн тутамд нэг эмч цэвэрлэгчийг ажиллуулж байна. Тэгэхээр энэ ачаал нэмэгдээд иргэндээ бас хурж үйлчилж чадахгүй асуудал байгаад байна. Хоёрдугаарт бас нийт өрхийн эрүүл мэндийн төв дээр ажиллаж байгаа эмч ажилчдын маань хүний нөөцийн туршлагын асуудлууд байна. Тийм учраас бид нар 1500 хүн тутамдаа хэрвээ нэг эмч цэвэрлэгчийг ажилуулах юм бол бидний нэмсэн суурьд нэг иргэнээр тооцсон 30% тариф дээр нэмээд дахиад 20% урамшууллыг тухайн өрхийн эрүүл мэндийн төвд олгож болох зохицуултыг бас энэ удаагийн тогтоолд өөрчлөлтийг бол оруулсан. Нэг иргэнээр тооцсон санхүүжилтийг олохдоо тухайн иргэний зөвхөн иргэний тооноос гадна бид нар тухайн ямар насны ангиллын иргэд тухайн бүс нутагт амьдарч ийн гэдгээр нь тооцож санхүүжилтийг бол олгодог. Өмнө нь бол 5 насны ангиллаар олгодог байсан бол сая миний дурддаг эрэгтэйчүүдийн насны ангил дээр 35-аас 60 нас, 75 наснаас дээш гэдэг тусдаа юм ангиллыг бий болгож байгаа. Хуучин бол бусад ангиллалтай оруулалт тооцоод 49 мянган төгрөгийн дунджаар тооцдог байсан бол эдгээр иргэдийг хяналтандаа авсан тохиолдолд 70-аас 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн юм өөрчлөлтүүдийг бол хийгээ явж байгаа. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол батлагдсанаар хэрэгжилтийг хангах бол хамгийн чухал асуудал байгаа. Тийм учраас энэ тогтоолтой холбоотой 3 талд тодорхой үүрэг даалгавруудыг бол өгж байгаа. Тухайн өрхийн эрүүл мэндийн төв бол тухайн бүс нутагтаа байгаа иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэхээр манайхтай гэрээ байх болсон байгаа. Тэгэхээр энэ гэрээнийхээ дагуу хэрэгжилтээ бол хангаад явах
зайлшгүй юм шаардлагатай байгаа. Дээр нь бид нар нэг иргэнээр тооцсон санхүүжилтийг одоо хөдөлгөөнд хүн амынхаа бүртгэлээр нь гүйцэтгэлээр нь олох учраас өрхийн эрүүл мэндийн төвүүд маань хүндээ хурж үйлчилж санхүүжилтийг авдаг тогтолцоог одоо бүрдүүлж байна гэсэн үг.